IQ Touch EG1108 Pro цагийн ухаалаг лэгцийн техникийн бүтэц болон аралт гаралтын портуудын талаар. За энэ лэгцийн маань зүүн доод булангаас эхлээд үндсэн унтраа хасаах товчлуур, нэмэлт товчлуурууд, удирдлагын хүлээ авагч, дөрөвт нь бол гэрлийн эрчмээс хамаарат дэлгэцийн тод бүдгийг тохируулах боломжтой light sensor. 5 номерт бол уртлын портууд, 6 номерт бол нэмэлтийн спикер буюу 20 ваттын 2 спикер, 15 ваттын subwoofer гэсэн дууралттай илүү том өрөөнд зориулсан илүү цэвэрхэн дууралтыг үзүүлэх боломжтой юм спикер байдаг. 7 номерт бол яадаг вөхөр документ камер буюу бичиг баримтын камер 4K resolution-д нэгтрэлтэй. Тэгэхээр энэ камер маань A3 хүртэлх хэмжээтэй юм бичиг баримт эсвэл ямар нэгэн бит зүйлийг дэлгэцэн дээр харуулах, ярилцах юм боломжийг олгодог. Мөн QR код уншуулан танилцуулга бас гаргаж ирэх юм, танилцуулга бас үзүүлэх юм боломжийг бас олгож өгдөг байгаа. 8 номерт бол микрофон буюу дээдлийн хэсэгтээ онлайн хурал зориулсан микрофон байдаг. 8 цуваа юм микрофон 8 хүртэлх метрээс дууг хүлээж аваад орчны чимээ шугамаас тусгаарлан онлайнаар дамжуулах юм боломжтой юм микрофон байдаг. Энэ дээдлийн хэсэгтээ бол үндсэн онлайн хурлын камер маань энэ хэсэгтээ байрлаж өгдөг. Энэ AI буюу ухаалаг юм камертай 48 мегапиксел хүртэлх. Voice tracking буюу дуу дагах, мөн автофрейм буюу хөдөлгөөн даах гэсэн юм функцүүдтэй. Өрөөний гэрэлтүүлгийн төвшнгөөс хамаарат камерынхаа brightness-ийг ингээд тохируулаад онлайнаар дүрсийг дамжуулах ийм боломжтой юм камер энэ дээдлийн хэсэгтээ бас байрладаг байна. Энэ арын доотлын хэсэгтээ бол үндсэн тогны тэжээлийн залгуурууд байдаг. 12-т нь бол үндсэн лэгцийн маань тогийг унтраа хасаах товчлуур. 13-т нь бол нэмэлт портууд. 14-т нь бол Wi-Fi хүлээ авахч болон Wi-Fi цацах зориулалттай Wi-Fi модуль байж өгдөг. 15-т нь бол Windows үйлчилгээ системийнх нь компьютерийн хэсэгт нь суурьж өгдөг байна. Уртлын портууд нь ямар үүрэгтэй вэ гэхээр нэгдүгürt бол touch порт буюу нэмэлт компьютер болон лаптопыг холбоод энэ ухаалаг лэгцнээс удирдахад зориулж ашиглана. HDMI input, USB 3.0 буюу Android болон Windows аль алинд нь файл оруулах боломжтой порт. Type-C буюу дуу, дүрс, мэдрэгчийн технологи аль алийг ингээд нэг кабелаар юм дамжуулах боломжтой юм Type-C порт байна. Энэ маань 65 ватт хүртэлх бас сэнгэлжин горимороос ашиглах юм боломжтой. Дараачих нь болохоор mic input буюу Android-ийнх нь микрофоны оролт байна. Арын портууд байна. RS232 буюу удирдлагын порт, line out буюу Android болон Windows системийн дууны гаралт, мөн дууны гаралт, HDMI out буюу нэмэлт дэлгэц залгахад зориулсан HDMI out гэдэг ийм порт байна. USB 3.0 байна. Энэ хажуу талтай touch port, USB портууд, HDMI, DP, Type-C гэсэн ийм оролтын портууд бас байна. Уртлын нэмэлтийн товчлууруудын талаар товч хэлье. Энэ үндсэн on off энэ товчлуур маань 3 үүрэгтэй. Нэгдүгürt мөн дэлгэцэн хасаан, хоёрдугаарт нь sleep mode буюу дэлгэцийн амралтын горимж хэлжүүлнэ. 2 секундээс удаан хугацаанд дарахад энэ дэлгэцэн хасаах унтраах гэсэн юм горим руу шилжигнэ. Back буюу буцах товчлуур, home button, menu гэсэн юм товчлуурууд байна. Менюг бол жишээ нь 3 юм 2 төрөлд ашиглана. Удаа 5 секундээс удаан дарахад бол child lock энэ функцийг төвчгнэ. Энэ дэлгэцийн манаас нэг давуу тал нь юу гэхээр энэ дэлгэцийн араас ялгардаа цэнхэр туяа гэж байдаг. Энэ хүний нүдэнд тортой туяа гэдэг. Энэ туяаг болохоор 80% хүртэл хувиар ингээд бууруулдаг. Хүний нүдийг бас удаан хугацаар ажиллаад хамгаалах ийм бас горимтой байх нь. Мөн энэ бичлэлтийн горим манаас нэлээ ийм сайн цаасан дээр хүмүүсс самбар дээр бичиж байгаа юм шиг ийм бичлэлтийн горимыг өгдөг. 40 хүртэлх юм цэгийн бас юм мэдрэгчтэй. Мөн энэ дэлгэцийн хажуу талаас болон урт талаас харахад яг ингээд ижлэгэн харагдах ийм зориултаа optical bonding гэдэг ийм технологиг бас ашигласнаар бас энэ дэлгэцийн бас давуу тал бас байдаг энэ технологийн хувьд. Мөн 4K дүрс дамжуулах юм горим байгаа. Dongle болон програм хангамжийн тусламжтайгаар дамжуулах боломжтой. 9 хүртэлх дэлгэцийг нэгэн зэрэг харах боломжтой. Тэгээд мөн веб браузерыг ашиглан энэ remove хийх боломжтой. Мөн ухаалаг лэгцэн камер болон микрофоныг бас онлайн хурлын үед болохоор бас ашиглах ийм бас боломжуудыг бас олгосон байна. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.